Гендрийн тэгш байдлын тайланг дэлхийн эдийн засгийн форум жил бүр боловсруулж олон нийтэд танилцуулдаг. 2021 оны байдлаар Монгол улс дэлхийн 156 орноос 69-д эренблэгдэж өмнөх оноос 10 байраар урагшлаад байна. Тайланг эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, улс төр дэх гендрийн ялгаатай байдлын тоон үзүүлэлтэд тулгуурлан гаргадаг. Манай улсын хувьд эдийн засгийн оролцоо 23-т, боловсролын түвшин 73-т, эрүүл мэнд амьд үлдэх боломжоор 29 оронтой хамт 1-р байрт бичигджээ. Харин улс төрийн эрх мэдэл тэгш оролцоогоор 116-д жагссан байна. Улс төрийн эрх мэдэл шийдвэр гаргах түвшин дэх эрэгтэй эмэгтэй хүмүүсийн илт ялгаатай байдал манай улсын үзүүлэлтийг хойшин татсаар байгаа юм а. Сүүлийн тайланд дурдсанаар Исланд, Финланд, Норвеги, Шинэ Зеланд, Швед улс гендрийн тэгш байдлыг хамгийн сайн хангасан эхний 5 улсаар нэрлэгдсэн байна. Тэгэхээр өнөөдөр бид нар Монгол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зүрөөг ярьж байна. Эрэгтэйчүүд маань эмэгтэйчүүдээс 10 жилээр бага насалж байна. Энэ дэлхийн дунджаас 2 дахин бага гэсэн үг. Тэгэхээр эрэгтэйчүүд төлхөө ажиллаад байгаа салбарууд маань өөрөө ямар гендрийн одоо тэгш бус байдал буюу гендрийн анхаарал татсан асуудлуудыг бий болгоод байгаа гэхээр за нэгдүгürt эрэгтэйчүүдийн эрсдэлтэй одоо талбарт ажиллаж байгаа байдал, салбарт ажиллаж байгаа байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал. За хоёрдугаарт нь эрэгтэйчүүдийн ажил арга гэрийн тэнцвэрт байдлыг хангах, өөрөөр хэлбэл улирлын шин чанартай тодорхой ростроор ажилладаг. За эрэгтэйчүүд гэр бүлдээ гаргах цаг, мөн ажил арга гэрийн тэнцвэрт байдлыг хангаж байгаа асуудал. За нөгөө талаасаа эрэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, эрүүл мэндэд анхаарч байгаа байдал, боловсролд анхаарч байгаа байдал гэдэг ингээд бид нар нөгөө эмэгтэйчүүдийн нүдээр тухайн эрэгтэйг уулуурхайн салбарт ажиллаж байгаа ажилчин гэж харахаасаа илүү эхнэрийн нүдээр миний нөхөр ямар байгаа, эрүүл мэнд нь ямар байгаа, миний одоо хань ямар байгаа, миний хүүхдүүдийн аав ямар байгаа те одоо манай эрх хүүхд, манай том хүүхд ямар нөхцөл байдалд ажиллаж байгаа. Ингээд нөгөө эрэгтэйчүүдийн асуудлыг шийдэхэд зайлшгүй эмэгтэйчүүдийн оролцоо чухал байдаг. Эмэгтэйчүүдийн тулгамдаад байгаа асуудлыг бид нар шийдвэрлэхэд эрэгтэйчүүдийн оролцоо өөрөө чухал байдаг. Тийм учраас аль нэгэн салбар заавал эрэгтэй давангаа ажиллаж байгаа, эмэгтэй давангаа ажиллаж байгаа гэдэг салбар магадгүй 20 жилийн өмнө байсан бол яг өнөөдөр мэдээлэл технологийн 900-д бол юу илүү нойлж байгаа юм бэ? Технологийн шийдлийг өнөөдөр ашиглаад аль ч салбарт өнөөдөр эрэгтэй болон эмэгтэй хүмүүс ажиллах юм боломжийг өнөөдөр өөрөө нийгэм бий болгож эхэлж байгаа. Тэгэхээр нөгөө бид нар өөрсдийнхээ толгойд байгаа хөшмөл ойлголтыг одоо арилгаж яг энэ цаг үед бид нар тухайн салбарт эмэгтэй хүн ажиллахад орчин яаж ээлтэй байхад энээр бид нар бодлогын ямар шийдлүүдийг авах, эрэгтэйчүүд төлхөө ажиллаж байгаа бол бид нар эрэгтэйчүүдтэй анхаарсан ямар бодлогыг тухайн салбар авч хэрэгжүүлэх гэдэг нь аюул чухал байна. Үндэсний түвшин гендрийн хуулийн хэрэгжилтийг хангаж ярих гэдэг зүйл бол ерөөсөө аль нэг хүсийг давуу биш, хоёр хүсийн хувьд бол тэнцвэртэй байх нь өөрөө тухайн хүс тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд хамгийн том гарцсан байдаг юм аа. Тэгэхээр илүү их одоо эрэгтэйчүүд хамгаалсан уулуурхай одоо салбарт өнөөдөр бид нар илүүтэйгээр эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшин томилснороо энэ салбарт ажиллаж байгаа эрэгтэйчүүдийн өмнө тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэхэд нэгдүгээр чухал ач холбогдолтой байх нь, хоёрдугаарт энэ салбарт эмэгтэйчүүд орж ажиллахад салбар маань өөрөө ээлтэй байх нь. Тэгэхээр ийм бодлогын шийдлүүд өөрөө цаана шинжлэх ухаан болон практикийн энэ үндслэлд одоо суурилдаг учраас энэ одоо арга ухааныг бид нар олон улсын сайн туршлага болоод үндэсний хууль тогтоомжид нийцүүлэн бодлогын түвшин зөвлөдгөө. Төлөөлөл бүрдснээр олон янзд байдал бий болсноор тухайн шийдвэр бол илүү өөр ашигтай, шимтэй, дээр нь одоо илүү хүртээмжтэй, илүү бодит, тэгээд илүү хэрэгжихүйц шийдвэрүүд гарч идэг. Бас хамаагүй хүмүүнлэг. Яагаад гэвэл олон төрлийн хүмүүс үзэл бодол, өөрийн байр суурь, даван туулсан туршлага, зорж мөрөөдөж буй онцлог байдлаа шингээж чадсан учраас. Өнөөдөр гэтэл бид нар хүн амын одоо юу гэдэг 3% нь тэнцэх үйс тийм л хэмжээний их эд хөрөнгөтэй хүмүүс тэгээд дийлэнхийн эрэгтэйчүүд тэгээд хижээл наснаас одоо дээш эрэгтэйчүүд шийдвэрийг гаргаж байна. Бас нэг зүйл нь бол засаглалын нэг чухал зарчим бол тэр шийдвэрээ гаргахдаа тухайн бүлгийн дуу хоолойг ядаж сонсдог байх хэрэгтэй. За тодорхой дийлэнх бүлэг шийдвэр гаргалаа гэхэд гэтэл өнөөдөр шийдвэрийг гаргахдаа нөгөө нэг одоо маш цөөн тооны төлөөлөл болсон хүмүүс маань ерөөсөө бусад одоо бүлгийн, экспертийн, тухайн салбарын хүмүүсийн дуу хоолойг сонсдоггүй. Тийм учраас ерөөсөө салбар, компани одоо байгууллага, хамт олон гэр бүл одоо улс орон бүх түвшинд хүмүүсийн дуу хоолой, хүмүүсийн шийдвэр гаргалтад оролцох тэр одоо оролцоо манлайлал бол илүү эерэг үр дүнг авчирдгийг бол олон судалгаа баталж байгаа.
2019 оны байдлаар Монгол улсад эмэгтэйчүүдийн ажиллах хүчин дэх оролцооны төвшин 53.4%, эрэгтэйчүүдийнх 68.3% байжээ. COVID-19 цар тахлын нөлөөгөөр ажил эрхлэлтийн ялгаа улам бүр нэмэгдсэн байна. Хэрв эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж оролцоог нь эрчүүдтэй ижил төвшөнд хүргэвэл 2025 он гэхэд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг жилийн 28 тэрбум Америк доллараар өсгөх боломжтой гэж олон улсын бизнес эдийн засгийн McKinsey хүрээлэн тооцоолжээ. Манай улсын хувьд гэр бүл ажлын байран дах гендерийн тэгш бус байдлыг арилгаснаар эмэгтэйчүүдийн ажиллах хүчин дэх оролцооны төвшин 63.2% хүртэл нэмэгдэх боломжтойг Азийн хөгжлийн банкны судалгаа харуулж байна. Үр дүнд нь Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 30 жилийн дотор 16.1%-аар өсөх нэ. Талдаа ингээ хичээгээл одоо жишээ нь сая Эрдэнэс Монголын захирлаар нэг эмэгтэй хүн томилогдоод за уулуурхай яамны 3-4 хилцийн дарга нэмэгтэй хүн байгаа л гэдэг юм уу те ашигт болвол газрын тасны газрын дэд дарга нэмэгтэй хүн байлаа гэл ингээл тодорхой хэмжээний арга хэмжээнүүд авагдаад яваад байгаа байхгүй. Тэгвэл яг зүгээр нийт дүнгээр нь ингээд харахад бол нэг байгууллагын 100 ажилтан байлаа гэх чинь удирдлагын баг нь 10 хүн байлаа гэх тэнд нэг эмэгтэй л оруулж чадсан шүү дээ. Цаана 9 дахиад эрэгтэй л байгаад тийм те. Тэгэхээр бидний сонирхол бол нөгөө дор хаяж 3-аас 4-өөс 5-ыг нь байлгах гэж хэдүүлээ ярьж байгаа байхгүй. Тэгэхээр энд ямар арга хэмжээг авч болох вэ гэдэг дээр л нэг нөгөө хүмүүс чинь мэдэхгүй байгаад байна шүү дээ. Тэр мэдэхгүй асуудлыг бид хэрхэн яаж тодорхойлох вэ? Миний бодлоор бол эмэгтэйчүүдийн оролцоог хангахад яамаар байна уу гэхээр ер нь бид нар бусад салбаруудыг хүлээмээргүй байна. Төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудад эмэгтэйчүүдийн эзлэх хувь тун бага байна. Яамны төрийн нарийн бичгийн дарга нарын 7.7%, агентлагийн дарга 3.3%, аймаг нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга 18.2% нь эмэгтэй байгаа бол аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарын дунд эмэгтэй хүн нэгч байхгүй байна. Эрс үйлгийн салбарын одоо гендерийн талаар баримтлах бодлогыг 2019 онд баталсан. Мөн түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө бодлогоо бол батлуулсан байгаа. Бодлого бол 4 зорилттой. 4 зорилтын минь хоёрт нь одоо энэ шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар тусгасан байгаа. За гендерийн эрхтгч байдлыг хангах тухай хуульд бол одоо квотыг бол тодорхой заасан байгаа. Түүний одоо 19-оос 22 онд бол энэ одоо энэ гендерийн эрхтгч байдлыг хангах тухай одоо хуулиар заасан квотыг бол 70% одоо хүргэнэ. 23-аас 26 онд бол 100% хүргэнэ гэж одоо төлөвлөсөн байгаа. За манай яамны хувьд бол харьцангуй бол одоо энэ квот бол одоо удирдах газар хэлтсийн дарга нарын хувьд бол ер нь 23%-тай ойролцоогоор явж байгаа. Гэсэн хэдий ч салбар маань бол ерөнхийдөө одоо том зургаар нь хараад салбарын хэмжээнд авч үзэх юм бол одоо удирдах албан тушаалууд эмэгтэйчүүд маань хууль заасан квот одоо хүрэхгүй байгаа. Тэгэхээр хэрэгжүүлэх тал дээр бол талдаа онцгой анхаарах шаардлагатай байгаа. Газрын гүнд эмэгтэйчүүдийн одоо ажиллахыг хоригдсаныг одоо цуцласнаар тухайлбал оюут толгой дах эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж оюут толгойн далдуурхад ажиллагчдын 26% нь бол одоо эмэгтэй болсон байна. Ийм маягаар одоо бодлогоор дэмжих юм бол уулуурхай салбар дах эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэнэ гэж харж байна. 2020 оны 4-р улирлын байдлаар Эрдэс баялагын салбарт 44 мянган гаруй хүн ажиллаж байгаагийн 16.7% нь эмэгтэйчүүд байна. Хөдөлмөрийн зах зээл дэх гендерийн ялгаатай байдлаас шалтгаалan цалин өндөр, уулуурхай барилгын салбарт эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага, нийгмийн үйлчилгээ, хүнс үйлдвэрлэл, худалдааны гэх мэт цалин багатай салбарт эмэгтэйчүүд зонхилж байна. Монгол улсын олборлох салбарын менежментийг бэхжүүлэх төслөөс 2018 оны 11-р сард боловсруулсан Эрдэс баялагын салбарын гендерийн нөлөөллийн үнэлгээний тайланд дурдсанаар төрийн өмчит төрийн оролцоотой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 16.7%, хяналтын зөвлөлийн 16.7%, удирдлага менежерийн төвшөнд 10.4% эмэгтэйчүүд байна гэсэн байна. Гендерийн эрхтгч байдлыг хангах тухай хуульд 10.3 төрийн болон төсөвт байгууллагын нийт ажилтны дунд аль нэг хүйсийн төлөөлөл илт давмгайлсан тохиолдолд хүйсийн 40-60 гэсэн харьцаа бүхий тэнцвэрт байдлыг хангах нөхцөл бүрдүүлэх бодлого арга хэмжээг хүний нөөцийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлнэ. 7-гийн 2-ын 3
Тодорхой салбар дахь хүйсийн тэнцвэргүй байдлыг арилгах арга хэмжээ авах, эсвэл аль нэг ажил мэргэжлийн хүйсийн тэгш бус төлөөллийг тэнцвэржүүлэхэд түлхэц өгөхүйц хөнгөлөлт урамшуулал үзүүлэх, тэтгэлэг тогтоохоор тусгасан. Гэвч бодит байдалд хуулийн дээрх заалтууд огт хэрэгжихгүй байна. Эрдэс баялагын салбарын гендерийн нөлөөллийн үнэлгээний тайланд төрийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллага дахь төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх удирдлага дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл бүгд тооцоолсноос бараг 2 дахин бага байна. Тиймээс салбарын хэмжээнд бодлогоор хангах шаардлагатай гэж дүгнжээ. Эрдэс баялагын салбарт ажил мэргэжил гендерээр хуваарлахдаа илт ялгаатай хандаж байгаагч дээрх судалгаанд дурдсан байна. Удирдлага болон инженерээр эрэгтэй, үйлчилгээ энгийн ажилтнаар эмэгтэй хүн сонгон шалгаруулж ажилд авах сонирхолтой нь түгээмэл ажиглагджээ. Удирдах албан тушаалд ямар хүйсийн хүн сонгох хүсэлтэйг тандахад судалгаанд оролцогчдын 18.2% нь эрэгтэй, 3.8% нь эмэгтэй гэж хариулжээ. Захирал удирдлага нь эрэгтэй хүн байх ёстой гэх далд итгэл үнэмшил салбарын ажилтнуудын дийлэнх хэсэгт байгааг энэ судалгаа харуулж байгаа юм. Канада улсын засгийн газрын санхүүжилттэй манай Merit төслийн хувьд Канада улсын өөрийнх нь тэргүүлэх бодлогоор барьж авдаг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш оролцоо, гендерийн тэгш байдлыг нийгмийн аль ч салбарт нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор Merit төсөл нь Монгол улсад уулуурхаан салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр хувь нэмрээ оруулж ажилладаг. Энэ чиглэлээр бид нар төрийн болоо төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран чадвар бэхжүүлэх, манлайлагч эмэгтэйчүүдийн сайн жишийг бусад түгээх, залуу охид бүсгүйчүүдийг мэрэгжил сонголт, карьер сонголтод нөлөөлөх зэрэг нөлөөллийн болоод чадвар бичлүүлэх ажлыг төслийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа. Уулуурхаан салбар маань өөрөө дэлхийн эдийн засгийн гол хөгжлийн тулгуур салбар. Энэ утгаараа эрэгтэй эмэгтэй хүмүүс энэ салбарт тэгш оролцоотой байх нь байгууллагын байдлыг тэгш хүртээмжтэй болгох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд өөрөө чухал ач холбогдолтой. Эмэгтэйчүүдийн оролцоо уулуурхаан салбарт маш бага байдаг. Тэр дундаа удирдах түвшинд, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолой маш бага байдаг гэсэн ийм судалгаа гарсан байгаа. Ер нь эмэгтэйчүүдийг энэ салбарт дуу хоолойг нэмэгдүүлэх, гендерийн тэгш байдал, эрх тэгш оролцоог нэмэгдүүлснээр хариуцлагатай уулуурхайг хөгжүүлэхэд илүү хувь нэмрээ оруулах, цаашлаад байгаль дээлтэй, иргэн дээлтэй, байгалийн баялагийг тэгш хүртээмжтэй хуваарлахад чухал ач холбогдолтой болох учраас эмэгтэйчүүдийн дуу хоолой болоод эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш оролцоо уулуурхай салбарт маш чухал. Монгол улсад бол уулуурхаан салбарт дах мэдээлэл, ажлын байрны мэдээлэл нь хүйсээр ангилагдаж гарч байгаа хэдий ч бусад одоо мэдээлэл нь буюу яаж эрэгтэй эмэгтэй хүмүүсийн үйл явцад оролцож байна, хэрхэн тэр мэдээллийн хэрэгцээ нь хэр ялгаатай байна, олж авсан мэдээллийг хэрхэн ашиглаж байгаа талаар судалгаа наривчилсан ийм тоонууд бол маш хомс байгаа. Ийм учраас ер нь бол ил тод хариуцлагатай уулуурхай хөгжүүлэхийн тулд хүйсээр ангилсан дата мэдээллийг хэрхэн ашиглах, цуглуулах, ил тод болгох, түүнийг үр дүнтэй түгээх энэ стратегийг илүү боловсронгуй болгох, хүйсээр илүү ангилж ингэж фокустайгаар илүү оролцоотойгоор бодлоготойгоор ашиглах юм шаардлага байна. Урт хугацааны тогтвортой хөгжил эдийн засгийн олон тулгуурт тэнцвэртэй бүтэц бий болгоход уулуурхайн салбарт голлох нөлөө үзүүлдэг. Харин салбарын үр шимийг тэгш хүртээмжтэй байлгах, хариуцлагатай уулуурхайг бэхжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо нэн чухал юм. Эрдэс баялагын салбарын удирдах, шийдвэр гаргах түвшиндх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр нийгэм эдийн засаг, хүний хөгжилд эергээр нөлөөлнө. Түүнчлэн байгалийн нөөц баялагын үр шимийг эрэгдэд тэгш хүртээмжтэй хуваарлах зэрэг улс орны өмнө тулгамдсан олон асуудалд зөв гарц шийдэл олж хөгжих боломж бүрднэ. 2021 онд олон улсын хөтөлбөрийн байгууллагаас уулуурхайн салбар дахь гендерийн тэгш байдалд хийсэн судалгаагаар дэлхийн аль ч улс оронд уулуурхайн салбарт эрчүүд давамгайлж эмэгтэйчүүд бага оролцоотой салбарын үр шимээс тэгш бус хүртэж байгааг тодорхойлсон. Тиймээс салбарын хэмжээнд эмэгтэй эрэгтэй хүмүүст тэгш гарааны нөхцөл, өсөж дэвших тэгш боломж, тэгш оролцоо бүрдүүлэх бодлого зохицуулалт хийх шаардлагатай юм. Үүний тулд үр дүнтэй хамтын ажиллагаагаар эрдэс баялагын салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх боломжтой юм а. Байгалиасаа эмэгтэй эрэгтэй хүн хоёр бол мэдээж хэрэг ялгаатай. Эрэгтэй хүн бол одоо юу гэдэг юм бүдүүн шулуун одоо логик ухаанаар илүү гэж үздэг. Эмэгтэй хүн бол нарийн мэдрэмжээр илүү чадварлаг. Одоо бусдын сэтгэл хөдлөлийг бол илүү нарийн мэдэрдэг. Зүүн бэлгээ ашиглах чадвараар илүү гэж ярьдаг. Тэгэхээр энэ утгаар нь бол яг бүдүүн тоомоор нь ингээд аваад үзэх юм бол эрэгтэй хүн стратегч гэж хэлж болж байгаа. Эмэгтэй хүн бол тактик арай илүү баримтлах чадвартай гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ хоёр хүний юу гэдэг эмэгтэй эрэгтэй хүн хоёр хоорондоо нийлээд
зөвшөлдсөд ингээд шийдвэр гаргахаар илүү гардаг. Илүү шийдвэрүүд нь чанартай гардаг гэдгийг бол эртний ажигласан. Тийм учраас улс орчтонгууд ч гэсэн олон одоо юу гэдэг нь зүүрцсэн хүмүүс энэ тухайд байдаг. Жишээлбэл туркууд юу гэдэг вэ гэхээр эрэгтэй хүн толгоо, эмэгтэй хүн үзүү хаашаа харна, толгоо тийшээ харна гэх ийм яриануд байдаг те. Манайд ч гэсэн одоо юу гэдэг нь өдлөх айлын санааныг үсэх малын зүснэг гэл одоо зүрдсэн хүмүүс байж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр эхнэр нөхөр хоёр хоорондоо асуудлаа зөвшөлдсөд хамтраад шийдвэрлээд явах юм бол илүү одоо амьдралынхаа асуудлуудыг шийдвэрч чадна л гэсэн санааг хэлээд байгаа. Хамтарсан одоо шийдвэр гаргаж байгаа арга бэлэг нийлээд ирэхээр л одоо бүх юм илүү шийдвэрх чадвартай болно л гэсэн санаа яваад байгаа юм л та. Энэ зарчмыг зөвхөн гэр бүлийн түвшинд биш одоо юу гэдэг нь байгууллагын түвшинд бас байх ёстой гэсэн яриад байгаа. Тэгэхээр байгууллагын түвшинд ч байх ёстой, ер нь бүр дээшээ одоо юу гэдэг нь төрийн үйл ажиллагаанд ч гэсэн бас байх ёстой л гэсэн санаа хэлээд байна. Эрс соёлыг эмэгтэйчүүдийн холбоо төрөмс байгууллагын эрхэм зорилго бол энэ салбарт Монгол эмэгтэй хүн хэн нэгнээс үл хамааран өөрийн ур чадвараар бүрэн хүлээн зөвшөөрөгдөж амжилтанд хүрэхэд орчин нөхцөл нөөцийг нь бүрдүүлэхэд бол хувь нэмрээ оруулах гэсэн зорилготойгоор бид бүхэн ярьж ажиллаж байгаа. Мэдээж дан ганц эмэгтэйчүүдийн асуудал ярихаас илүүтэйгээр энэ салбарын хүний эрх, гендер эрх тэгш байдлыг хангах чиглэлээр бол бид бүхэн бол сурвалж судалгааныхаа ажлуудыг болон чиглүүлж ажиллаж байгаа. За энэ хүний эрх, гендер эрх тэгш байдлыг бол ойлгож танин мэдхэд бол хамгийн түрүүнд бол хамтын ажиллагаа чухлаа гэдгийг бол бид бүхэн хаана ойлгож эхэлсэн байна. Мэдээж энэ хамтын ажиллагааг бид бүхэн дараагийн түвшинд гаргахын тулд бол хамгийн түрүүнд эвлэлтэн нэгтээ биенээ ойлгож хүлээн зөвшөөрөе, дэмжиж гэсэн зорилго уриалгыг бол бид бүхэн энэ удаагийн арга хэмжээгээр та бүхэнд бол хүргэж байна. Дэлхийн олборлох салбарт хөгжлийн нэн шин үеийн түүхийг амжилттай эхлүүлсэн гадны хөрөнгө оруулалттай компаниудын туршлага, хандлага, бодлогын төлөөгөөр хэвшмэл сэтгэлгээ, хуучирсан итгэл үнэмшил аажмаар өөрчлөгдөж салбартаа жишг болох үз түүхүүд бичигдсээр та бид ч тийм түүхийг хамтдаа бичиж байна. Эрдэс баялагын салбар дах эмэгтэйчүүд бид боломж чадвараа бүрэн ашиглаж хамтын ажиллагааг дэмжсэн өөрсдийн шин тоглоомын дүрмтэйгээр хөгжил дэвшилт хувь нэмрээ оруулах цаг болсон байна. Эрдэс баялагын салбарт Монгол эмэгтэй хэн нэгнээс хамааралгүй өөртөө итгэлтэйгээр ажиллах, өөрийн мэдлэг боловсрол ур чадвараар мөрөөдөлтөд хүрэх боломж бий болгохын төлөө эвлэлтэн нэгдэж бие биенээ дэмжин харилцан боломж олгож хамтран ажиллацгаая.